За сайн бацхан уу Logi подкастын сонсогчдоо. За бид та бүхэндээ нэгэн шин дугаараараа мэдчилж байна. За өмнө та бүхэнд эрүүг эрх зүйн маргааныг ярих үед танилцуулсан. За бид 2025 оны хуульчийн мэргэжлийн шалгалтад орж ирсэн. Иргэн эрүү захиргааны эрх зүйн 3 салбар эрх зүйн бодлого болон түүнтэй холбоотой шүүхийн шийдвэрийг цуврал байдлаар ярьж байгаа. За өмнөх дугаараараа бид эрүүг эрх зүйтэй холбоотой шийдвэрийг бол манай багийн гишүүн Марлмаа маань та бүхэнд танилцуулсан байгаа. За өнөөдөр оюун дэлгэр болон мегмар сүрэн бид хоёр одоо энэ дугаарыг бичиж байна. За тэгэхэд манай мегмар сүрэн маань захиргааны эрх зүйн маргаанд холбогдох шүүхийн шийдвэр болон одоо хуульчийн мэргэжлийн шалгалтад ирсэн бодлогыг та бүхэнд танилцуулахаар бэлтгэсэн байгаа. За сайн байцгаана уу? 2025 оны хуульчийн шалгалтын захиргааны бодлого маань бол ер нь одоо бусад бодлогонуудтайгаа харьцуулахад миний ярих гэж байгаа шүүхийн шийдвэрээс ерөнхийдөө одоо үйл баримтыг нь тэр чигээр нь дагсан шинжтэй одоо ямар нэг өөрчлөлтгүй нэмж хассан үйл баримт байхгүй байх шиг ер нь бол харагдсан. За тэгэхээр хэдүүлээ шууд маргаан руугаа орцгоё. Нэхэмжлэгч бол энэ компани байгаа. За харин хариуцагч нь хот байгуулалт, хотын стандартын газар байгаамаа. За тэгээ нэхэмжлийн шаардлагаа шууд танилцуулахаас өмнө үйл баримтаа юу болсон бэ гэдгийг танилцуулсны дараа нэхэмжлийн шаардлага танилцуулбал илүү ойлгомжтой байна. За тэгээ энэ маань бол нэг компанийн нэхэмжлэлтэй хот байгуулалт, хотын стандартын газарт холбогдсон ер нь барилгын эрх зүйн маргаан гэж тодорхойлцоход ер нь болохоор ийм маргаан байгаамаа. За тэгээд энэ нэхэмжлэгч компани маань бол өөрийнхөө эзэмшдэг одоо газар дээрээ 2 давхар барилга барих ийм одоо төлөвлөгөөтэйгээр ер нь 2023 оноос хойш ингээд юмнуудаа бүрдүүлж хэлсэн. За тэгээд барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл авахын өмнө бол энэ барилгын захиалагч компани маань нэлээд хэдэн одоо энэ процессыг давн туулсан байх шаардлагатай болдог. За жишээлх юм бол одоо нөгөө барилгын зураг төслөө боловсруулсан байх ёстой, тэрэн дээрээ магадлал хийлгсэн байх ёстой гэдэг ч юм уу те иймэрхүү зүйлсээ ер нь бүртгүүлээд тодорхой болгосныхоо дараа барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлөө өгсдөг ийм процесстэй юм лээ. За тэгээд энэ маргааны хувьд бол за нэхэмжлэгч компани маань 2023 оны 3 сарын 10-нд бол архитектор төлөвлөлтийн даалгавраа батлуулаад за тэгээд 23 оны 6 сарын 2-нд барилгын скиц зургаа бас зурулаад за тэгээд эдгээртээ 2023 оны 9 сарын 22-ны өдөр магадлал хийлгсэн байгаа. За тэгээд үүндээ үндэслээд ер нь бол 2023 оны 10 сарын 27-ны өдөр барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлөө болвол энэ хариуцагч байгууллага хот байгуулалт, хотын стандартын газарт гаргасан байгаамаа. За тэгээд барилгын тухай хуулийн 28-ийн 5-д заасан холбогдох материалуудаа ер нь бол бүрдүүлээд за тэгээд барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл өгөөч гэдэг ийм хүсэлтийг бол гаргасан. За энэхүү зөвшөөрөл хүснээс хойш 19 хоногийн дараа буюу 2023 оны 10 сарын 15-ны өдөр хот байгуулалт хөгжлийн газраас бол алтан бичгээр хариу хүргүүлсэн байгаа. Одоо нэхэмжлэгч компани. За ингэхдээ юу гэж хэлсэн бэ гэдэг. Тэгэхээр за барилгын тухай хуулийн 37-гийн 1-ийн 3-т бол энэ барилга захиалагч компани маань барилгын ажлын зөвшөөрлийг аваад түүндээ заасан нөхцөлийг биелүүлэх үүрэгтэй гэж нэгдүгээр заасан. За 41-16-д бол барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл аваагүйгээр бол энэ барилгыг гүйцэтгэхгүй байх гэсэн ийм заалтууд байдаг. За гэтэл бол танай компани энэ заалтуудыг зөрчөөд манахаас ингээд зөвшөөрөл гараагүй байхад барилга ухсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн байна. За тийм учраас засгийн газрын 2021 оны 2 дугаар тогтоолоор батлагдсан барилгын ажлыг эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрм гэж байдаг. За үүний 7-гийн 2-т бол шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр зааснаас бусад тохиолдолд зөвшөөрлгүйгээр хилчгсэн энэ барилга дээр барилгын ажлын зөвшөөрлийг одоо нөхөж олгохыг хориглоно гэж заасан байдаг. За тийм учраас нөхөн олгох боломжгүй гэдэг ийм шийдвэрийг 2023 оны 11 сарын 15-ны өдөр гаргаад нэхэмжлэгч байгууллагад бол хүргүүлсэн байгаамаа. За тэгээд нэхэмжлэгч байгууллага маань бол үнийг зөвшөөрөөгүй хот байгуулалт хөгжлийн газрын дараад бол 2024 оны тодорхой хугацаанд бас мөн хандсан. Энэ одоо байгууллагын хариуцагч байгууллагын дараагаас бол за мөн л одоо ижлэгэн агуулга бүхий хариу хүргүүлсэн байгаа. За үндсэндээ нэг ийм 2 хариу хүргүүлсэн. За тэгээд нэхэмжлэгч маань бол 2025 онд 4 шаардлага бүхий нэхэмжлэлийг захиргааны иргэн шүүхт гаргасан. За эхний шаардлага бол нөгөө анх танад ингэж нөхөн олгох боломжгүй байна гэдэг алтан бичиг. За хоёрдугаарт дарагт нь хандсны дараа дараагаас нь ирүүлсэн алтан бичиг гэдэг ийм 2 алтан бичиг байгаа. Энэ 2 алтан бичгийг хоёуланг нь илт хууль бус захиргааны акт болгохыг тогтоолгоё гэдэг эхний шаардлага. За хоёрдугаарт
нэхэмжлэгчид барилгын ажлыг эхлүүлэх энгийн зөвшөөрөл олохгүй байгаа. Энэ хот байгуулалт хотын стандартын газрын эсвэл бүхэн хууль бус болохыг тогтоолгоё гэдэг хоёр дахь шаардлага. За 3 дугаарт зөвшөөрлийн тухай хуулийн 5-3-5 болохоор хууль заасан хугацааны энгийн зөвшөөрөл хүссэн өргөдлийн хариуг өгөөгүй болвол зөвшөөрөл олгосон тооцно гэдэг заалт байд юм байна. За тэгэхээр энэ заалтын дагуу зөвшөөрөл олгосонд тооцогдсон гэдэг ийм нийт эрх зүйн харилцаа үүснийг тогтоолох ийм 3 дахь шаардлага. За тэгээд 4-р бол барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг нэхэмжлэгчид 2023 оны 10 сарын 15-ны өдрийн огноогоор олгохыг хариуцагчид даалгаач гэдэг ийм 4 ийм нэхэмжлийн шаардлагыг гаргасан байгаамаа. Нэхэмжлэгч маань бол саяны 4 шаардлагын үндслэлээ юу гэж тодорхойлсон байдаг вэ гэд тэгэхээр зөвшөөрлийн тухай хуулийн шинжилсэн найруулга бол 2023 оны 1 сарын 1-ний өдөр мөрдөгдөж эхэлсэн байдаг. За тэгээд зөвшөөрлийн тухай хуулийн 1.5-17 зааснаар бол зөвшөөрөл олгох, сумгах, түтгэлзүүлэх, сэргээх, хүчингү болгох гэдэг энэ бүхэл харилцаанд бол энэ хуулиас давсан захиргааны хэм хэмжээ гаргахыг хориглоно гэж заасан байдаг. За тэгээд энэ зөвшөөрөл олгох, сумгахтай холбоотой хугацаануудыг ч юм уу зөвшөөрлийн тухай хуулиар бол заагаад өгчихсөн байдаг. За тиймээс энэ нь юу гэсэн үг вэ гэхээр барилгын ажлын зөвшөөрөл хүссэн өргөдлийг бол зөвхөн зөвшөөрлийн тухай хууль заасны дагуу шийдвэрлэхээр байна. Гэтэл хариуцагч байгууллага бол энэ 2021 онд буюу энэ 23 оны зөвшөөрлийн тухай хуулийн шинжилсэн найруулга мөрдөгдөж эхлэхээс өмнөх хугацаанд батлагдсан засгийн газрын 2 дугаар тогтоолыг баримтлаад хариу өгсөн нь бол хуулийг хилтэд зөрчсөн байна гэж ингэж хэлдэг. За тэгээд барилгын тухай хуулийн 27-гийн 3-т зааснаар бол эрх бүхий этгээд зөвхөн ийм 3 үндслэлээр л зөвшөөрөл олохоос татгалзах боломжтой байт юм байна. Энэ нь бол нэгдүгээрт хот байгуулалтын баримт бичиг заасан шаардлагыг хангаагүй, 2 дугаарт зураг төсөлт магадлал хийгдээгүй, 3 дугаарт бол олон нийтийн болон 3 дахь этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хангаагүй болох нь эрх бүхий байгуулахаар тогтоогдсон гэсэн ийм 3 үндслэлээр л барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олохоос татгалзах зохицуулалт бол барилгын тухай хуульд байдаг. Гэтэл энэ хариуцагч байгууллагын татгалзаад байгаа үндслэл нь бол энэ хуульд заасан 3 үндслийн айл нэгт нь хамаарахгүй байна гэж ингэж хэлдэг. За тэгээд мөн зөвшөөрлийн тухай хуульд зааснаар болвол барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл нь бол энгийн зөвшөөрлөлд хамаардаг. За тэгээ энэ энгийн зөвшөөрлийг бол хууль зааснаар эрх бүхий байгууллага нь материалыг нь 5 өдөрт багтаад магадлан шалгаад, за магадлан шалгах ажиллагаа дуусны дараа 5 өдөрт багтаан олгох хэсэг шийдвэрээ гаргахаар заасан буюу үндсэндээ ажлын 10 өдөрт багтаагаад ямар нэг хариу ирүүлэх ёстой. Гэтэл бол хариуцагч уг хуульд заасан хугацаанд шийдвэр гаргаж манайд ирүүлээгүй. За түүнчлэн зөвшөөрлийн тухай хуулийн 5-3-5 зааснаар хууль заасан хугацааны энгийн зөвшөөрлийн хариу өгөөгүй болвол зөвшөөрөл өгөгдсөнд тооцно гэдэг ийм зохицуулалттай. Тийм учраас бол манайд энэ барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгогдсонд тооцогдсон болохыг тогтоож өгөөч гэдэг ер нь ийм үндслүүдийг хэлдэг. За харин хариуцагч байгууллагын зүгээс ямар хариу тайлбар өгдөг вэ гэхээр барилгын тухай хуулийн 37-гийн 1-дээр барилгын ажлын захиалагч нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ гэд 13-т нь барилга байгууламжийн техникийн нөхцөл зураг төслийг боловсруулах барилгын ажлын зөвшөөрлийг хуульд заасны дагуу авч түн заасны нөхцөлийг биелүүлэх. За 41-т нь барилгын ажлын захиалагч нь дараах чиг үүрэгтэйгээд 16-д нь барилгын ажлыг эрх бүхий байгууллагын зөвшөөрлөхгүйгээр гүйцэтгэхгүй байх гэж ингэж тус заасан. Гэтэл энэ зөвшөөрлийг аваагүй байх үедээ ингэж барилгын ажлыг эхлүүлсэн явдал бол барилгын тухай хуулийг зөрчсөн учраас бидэд бол ингээ хуульд заасны дагуу холбогдох шийдвэрийг гаргасан гэдэг ийм хариу тайлбарыг өгсөн байнамаа. За энэ маргаан маань бол 3 шатны шүүхээр шийдвэрлэгдсэн. Анхан шатны шүүх бол хянан хэлэлцээд нэхэмжлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлсэн. За ингэхдээ бол юу гэж хэлдэг вэ гэд тэгэхээр барилгын тухай хуулийн 28-ийн 5-д барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авах хүсэлтэд юуг хавсаргаж өгөх талаар заасан байдаг. За нэхэмжлэгчийн хүсэлт бол энэ 28-ийн 5 заасан юу хавсрах ёстой вэ гэдэг энэ зүйлсийг бол бүхэлд нь хавсаргаж хүсэлтэд гаргасан байна. Гэтэл бол барилгын ажлын зөвшөөрөл олохоос хариуцагч татгалзахдаа хуулиар тогтоосон татгалзах үндслэлийг тодорхойлоогүй байна. Үндсэндээ бол энэ барилгын тухай хуулийн 27-гийн 3-ийн 1-ээс 27-гийн 3-ын 3-т заасан энэ 3 татгалзах үндслэл тогтоогдчихжээ л
одоо татгалзах ёстой байтал энэ гурын аль нэгийг нь дурталгүйгээр татгалцсан байгаа нь хуульд нийцээгүй байна гэж ингэж хэлдэг. За тэгээд нэмэх нь хуулиар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчлэгийг бол нөгөө нөхөн олгохыг тухайлан хориглоогүй буюу тийм нөгөө хожим хойно одоо нэгэнт баригдаад эхэлсэн байгаа энэ барилга дээр зөвшөөрөл олгох эсрэг талаар хуулиар бол хориглоогүй байна. Ийм учраас энгийн зөвшөөрөл олохгүй байгаа хариуцагчийн эсвэлтгүйг хууль бус болохыг тогтоогоод барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг backdated буюу одоо тэр 23 оны 11 сарын 15-ны өдрөөр бол олгохыг даалгаж шийдвэрлэж байна гэж ингэж шийдвэрлэдэг. За тэгээд нэмэх нь болохоор ямар тайлбарыг өгдөг вэ гэхээр тооцох зохицуулалтын дагуу энэ зөвшөөрөл олгогдсон гэж тооцогдсон болохыг одоо тогтоож өгөөч гэдэг нэг юм нэхэмжлийн шаардлага яваад байгаа шүү дээ. Үүн дээр болохоор даалгах шаардлага хангагдсанаар буюу нэхэмжлэгчийн хүсэл зориг бэлчж байгаа учраас энэ тооцох зохицуулалтын тухайд бол тухайлан шүүхт дүгнэх ийм шаардлага байна гэдэг ийм дүгнэлтүүдийг хийдгээ. За тэгээд хариуцагч болвол давзаалтах гомдол гаргадаг. За ингэхдээ юу гэж хэлдэг вэ гэхээр барилгын тухай хуулийн 32.1-ийн 10-т бол засгийн газарт барилгын ажил эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл олох дүрмийг батлах бүрэн эрхийг олгосон байдаг. За тэгээд энэ бүрэн эрхийнхаа хүрээнд 2021 онд засгийн газраас бол энэ дүрмийг баталсан. Тэгээд энэ дүрмийн 7-гийн 2-т бол зөвшөөрлөхгүй баригдсан барилга байгууламжид барилгын ажлын зөвшөөрлийг нөхөн олохыг хориглосон байдаг. Тийм учраас агашны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэж нэгдүгээрт хэлдэг. За хоёрдугаарт агашны шүүх бол энэ барилгын ажлын зөвшөөрлийгтэй өнгөрсөн хугацаанд олгосноор буюу энэ одоо бол энэ маргаан чи 25 онд яваад байгаа маргаан гэтэл энэ зөвшөөрлийг 23 оноор олох гэдэг ийм шийдвэр гаргачихсан. За гэтэл энэ бол боломжгүй маа. Яагаад тэгэхээр барилгын ажлын зөвшөөрлийг бол зөвшөөрлийн гэрчлэгийг захим системд бүртгэж олгодог. За тэгээд энэ дугаарлалт огноо могноо бол ингээд захимаар бол шууд цаанаасаа хийгддэг. Ийм учраас ингэж нөхөж олгох боломжгүй. Түүнчлэн зөвшөөрлийн тухай хууль болон барилгын тухай хуулиуд дээр бол ингэж нөхөн олгоно гэдэг зохицуулалт байхгүй байхад нөхөж олгоо гэж ингэж шийдвэрсэн хууль бус гэж үзэж байна гэдэг ийм ер нь бол гомдлыг давзаалтгачны шүүхт гаргасан. За тэгээд давзаалтгачны шүүх бол анхаачны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгоод нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож ингэж шийдвэрлэдэг. За ингэхдээ бол юу гэж хэлж байгаа вэ гэхэд тэгэхээр за барилгын ажлыг эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл гэрчлэгийг хууль заасан эрх бүхий одоо энэ албан тушаалтнаас авсны дараа барилгын ажлыг эхлэнэ гэж хуульд заасан байна. За тэгээд уг барилга барих зөвшөөрөл зохих ёсоор олгогдоогүй байгаа тохиолдолд барилгын ажлыг эхлүүлэх үргэлжлүүлэхийг бол хориглосон байна барилгын тухай хуулиар тий. Түүнчлэн барилгын ажил эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл гэрчлэгийг өмнө нь авсны дараа барилга барихыг зөвшөөрдөг. Аваагүй тохиолдолд барилгын ажил одоо эхлүүлэх үргэлжлүүлэхийг хориглосон энэ тохиолдолд нэхэмжлэгч нь өөрөө энэ зөвшөөрлгүйгээр барилгыг эхлүүлсэн болох нь бол хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. За тэгээд нэхэмжлэгч нь бол маргаан бүхий энэ барилгыг барихаас өмнө бус барилгыг барьж байхдаа ингэж одоо зөвшөөрөл олгооч гэж шаардж байгаа нь өөрөө хууль бус байна. Тийм учраас нэхэмжлэлийн одоо гол маргаан бүхийдээ нөгөө хоёр алтан бичиг болвол захиргааны ерхий хуулийн 47-д заасан элт хууль бус актын шинжийг хангахгүй байна. Тийм учраас нэхэмжлэлийг бүхэл нь хэрэгсэхгүй болгож байна. Түүнчлэн хашны шүүхийн барилгын ажлын зөвшөөрлийн гэрчлэгийг нөхөн олгохыг хуулиар тухайлан хориглоогүй байна гэдэг энэ дүгнэлт бол үндэслэхгүй байна гэсэн ийм агуулгатай дүгнэлтийг хийгээд нэхэмжлэлийг бүхэл нь хэрэгсэхгүй болгодгоо. За тэгээд хяналтын шатны шүүх дээр энэ маргаан маань очдог. За хяналтын шатны шүүхийн шийдэл бол юу байсан бэ гэхэд тэгэхээр шийдвэр магадлалд өөрчлөлт оруулаад нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг нь болвол хангаж шийдвэрлсэн. За ингэхдээ хяналтын шатны шүүх үндсэндээ нөгөө одоо гаргаад байгаа дөрвөн одоо нэхэмжлийн шаардлага байгаа шүү дээ. Тэр болгон дээр ер нь хариу өгдөг. За ингэхдээ хамгийн ихний шаардлага буюу тэр нөгөө хоёр алтан бичгээр одоо зөвшөөрөхгүй гэдэг энэ одоо хариуг өгөөд байгаа энэ захиргааны акт нь өөрөө илт хууль бус юм уу үгүй мүү гэдэг шаардлага дээр ямар хариу өгдөг вэ гэдэг. Тэгэхээр юун түрүүнд бол нөгөө захиргааны актыг илт хууль бус одоо тооцох боломж нь хаана байна вэ гэдгийг тайлбарладаг. Ингэхдээ захиргааны ерхий хуулийн 47-гийн 1 дээр бол дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус
болно гэд. За 6-ад нь бол иргэн хуулийн этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхолд халдах хууль зүйн үндэслэл байгаагүй. За 7-д нь бол түүнийг бодит нөхцөл байдал биелүүлэх боломжгүй гэж тус ингэж заасан. За тэгэхээр хуулийн уг зохицуулалтын дагуу бол иргэн хуулийн этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхолд халдсан захиргааны акт нь хуульд заасан ямар ч үндэслэл тулгуурлаагүй. За эсвэл хууль огт байхгүй байхад үндэслэл заасан. За эсвэл гаргасан актыг бодит байдал тухайн этгээд нь биелүүлэх боломжгүй гэдэг ийм тохиолдлуудыг бол илт хууль бус гэж үзэхээр байна. За энэ тохиолдолд бол эхний дээр алтан бичиг нь барилгын зөвшөөрөл олгох хүсэлтэд хариу өгж байгаа агуулгатай. За харин хоёр дахь алтан бичиг бол захиргааны ерөнхий хууль заасан захиргааны байгууллагын шийдвэрийг нөгөө дээд шатны байгууллагаар урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журмаар гаргасан одоо ийм шийдвэрүүд бол тус байна. За энэ хоёр шийдвэрийг аваад үзэх юм бол одоо энэ өмнө дуртаад байгаа энэ илт хууль бус гэдэг шинжийг хангасан гэх үндслэл бол тогтоогдохгүй байна ингэж хэлдэг. За тэгэхээр үндсэндээ бол энэ хоёр актыг илт хууль бус болохыг тогтоолохыг гэдэг шаардлагыг нь бол хангаагүй гэсэн үг. За хоёрдугаарт зөвшөөрлийн тухай хуулийн 5-3-5 дээр хууль заасан хугацаанд нэгний зөвшөөрөл хүссэн өргөдлийн хариу өгөөгүй болол зөвшөөрөл олгосон тооцно гэж заасны дагуу нийтийн эрх зүйн харилцаа үүссэн эсхийг тогтоолгоё гэдэг ийм хэмжлийн шаардлага гаргасан. За тэгвэл энийг тайлбарлая гэж байгаа. Ингэхдээ дээд шүүхийн нэгж хүрэгчдийн хуралдааны 2023 оны 7 сарын 3-ны өдрийн захиргааны эрэг шүүгтийн шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 30 дугаар тогтоолт болвол энэ нийтийн эрх зүйн харилцаа байгаа эсхийг тогтоолгох нэхэмжлийн талаар ингэж тайлбарсан байдгаа гэж ингэж хэлж байгаа. За ингэхдээ бол энэ нэхэмжлэлээр одоо нэхэмжлийн бусад төрлийг үгүйсэхгүй тулд бол энэ нэхэмжлэл өөрөө ийм хоёр дахь шинжтэй байхаар зааж өгсөн. За өөрөөр хэлэх юм бол нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн бусад төрлөөр эрхээ хангуулах боломжгүй байгаа тохиолдолд энэ төрлийн нэхэмжлэлийг гаргах боломжтой гэж хэлээд за тэгээд тайлбарлах хэсэгтээ бол юу гэж заасан бэ гэхээр нийтийн эрх зүйн харилцааг тогтоолох нэхэмжлэлийг нэгдүгээрт хүн хуулийн этгээдийн зүгээс нэхэмжлэлийн бусад үндсэн төрлүүд буюу тэ нэг хүчингү болгох, даалгах ч гэдэг юм уу энэ шаардлагуудыг гаргах боломжгүй. За гаргасан ч ижил үр дүнд хүрэхээргүй байх тохиолдолд. За хоёрдугаар нь нэхэмжлэгчийн хувьд нэхэмжлэлээр шаардаж буй нийтийн эрх зүйн харилцааг зайлшгүй шүүхээр тогтоолгох юм хамгаалагдахгүй ашиг сонирхол байгаа тохиолдолд энэ төрлийн одоо нэхэмжлэлийг шүүх хүлээн авна гэж ингэж тайлбарсан байдаг. За тэгвэл энэ тохиолдолд яасан бэ гэхээр компани хэд хэдэн шаардлага гаргасан тий. Энийний дотор тэр барилгын зөвшөөрөл олгохоос татгалзаад байгаа эсвэлтгүүн хууль бус болохыг хэрвээ тогтоогчих юм бол энэ тогтоолгох шаардлагын дотор өөрөө энэ одоо зүйлийг чинь тайлбарлаад явах боломжтой байна. Гэтэл энэ одоо нэхэмжлийн шаардлагыг бол шүүх хүлээн авч шийдвэрлсэн буруу байна гэж ингэж хэлж байгаа. Яагаад тэгэхээр нэхэмжлэгчийн шаардаад байгаа 3-4 тэр шаардлагын нэгнийх нь дотор одоо эн чинь өөрөө шийдэгдчих боломжтой байтал ингээ хоёр нэхэмжлийн шаардлагыг зэрэг хүлээж авсан буруу байна гэж хэлж байгаа. За иймд бол захиргааны эрэг шүүгтийн шийдвэрлэх тухай хуулийн 54-ийн 1-ийг заснаар энэ шаардлагыг бол хүлээн авахаас татгалзах зүйтэй байна гэж ингэж шийддэг. За 3-дугаарт бол харин гол одоо үндслэлийг бол аль шаардлагатай холбогдуулж тайлбарлах ёстой вэ гэд тэгэхээр барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олохгүй байгаа эсвэлтгүй хууль бус болохыг тогтоолгох. За тэгээ барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг одоо олохыг даалгах гэдэг энэ хоёр шаардлагын тухайд гэдэг ингэж байгаа. За тэгээ ингэхдээ тодорхой шийдвэр гаргахыг одоо даалгах нэхэмжлэлийн хувьд захиргааны байгууллагын хууль бус эсвэлтгүй эсвэл татгалзсан шийдвэр байхын зэрэгцээ түүний улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тогтоогдсон. За түүнчлэн нэхэмжлэлээр шаардаад буй захиргааны акт гаргах үндслэл бүтсэн байх тохиолдолд бол ингэж тодорхой үйл ажиллагаа хийхэд одоо үүрэг болгосон юм шийдвэр гаргадаг гэж ингэж хэлж байгаа. Гэтэл нэхэмжлэгчийн одоо гаргасан барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг ингэж backdated олохыг даалгах шаардлага нь өөрөө захиргааны байгууллагаас өнгөрсөн цагт нөхөж шийдвэр гаргахыг шаардсан ийм шинжтэй байна. Тэгэхээр энэ бол үндэслэхгүй маа. Тэгэхээр шүүхээс бол шууд 2023 оноор шийдвэр гаргаач гэдэг энэ шаардлагыг бол хангах боломжгүй. Гэхдээ одоо энэ
хариуцагчийн татгалзаад байгаа татгалзал нь ийм дараах байдлаар хуульд нийцэхгүй байгаа учраас ямартай ч юуг хангаад байна вэ гэхээр энэ барилгын ажил эхлүүлэх хүсэлтийг хууль заасны дагуу одоо цагт одоо энэ холбогдох журмын дагуу шийдвэрлэл одоо хилэлцэж шийдвэрлэхийг даалгах нь зүйтэй гэж үзлээ гэж байгаа. Одоо шууд барилгын ажил эхлүүлэхийг даалгаж шийднэ гэдэг нь бол эргээд нөгөө шийдвэр гарах эрхтэй тэр хот байгуулалтын газрынхаа эрх хэмжээнд нь шүүх шууд халтаад байна гэсэн үг шүү дээ. Тэр гаргасан хүсэлтийг нь хянаж үзээ шийдвэрлэх ёстой байтал шүүх тэрийг нь шууд хянаж үзээ шийдвэрлэх боломжгүй учраас шүүх бол ямар шийдвэр гаргаж байгаа вэ гэдэг. Тэгэхээр хууль заасан журмын дагуу тэр материалыг нь хянаж үзээж шийдвэрлэхийг даалгах нь зүйтэй гэж ингэж үзэж байна гэж хэлж байгаа. Зөвшөөрлийн хуулийн шинжилсэн хариулга бол 2023 оны 1 сарын 1-ээс мөрдөгдөж эхэлсэн. Уг хуулийн одоо ингээд зорилго энтрийг нь харах юм бол угаасаа ямар нэгэн байдлаар ингэж зөвшөөрөл олгох ажиллагаанд одоо холбогдох тэр дүрм журмыг шууд тогтоож өгсөн одоо хугацаа зэргийг нь тогтоогоод өгч өгсөн ийм шинжтэй байна. За тийм зөвшөөрлийн хууль зааснаар бол төгшөлгүй барилгын ажил эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл бол энгийн зөвшөөрлийн төрөлд хамаарж байгаа. За тэгээд энэ энгийн зөвшөөрлийг бол үндсэндээ аймаг нийслэлийн засаг дарга ажлын 5 өдрийн дотор магадлан шалгаад мөн ажлын 5 өдрийн дотор зөвшөөрөл олгох хэсгийг шийдвэрлэх үүрэгтэй байна. За тэгэхээр нийслэлийн засаг дарга бол өөрийнхөө энэ одоо эрхийг захирамж гаргаад хүнд олгосон бэ гэхээр хот байгуулалт хотын стандартын газар шилжүүлсэн юм байна. За тэгэхээр энэ бол үндсэлтэй. Тэгэхээр хот байгуулалт хотын стандартын газар бол энэ энгийн зөвшөөрлийг олгохдоо үндснээ 10 хоногийн дотор шийдвэрлэх байжээ гэж байгаа. Гэтэл энэ үүргийг хэрэгжүүлэхгүй хууль бус татгалзал гаргасан байна. Тийм учраас хууль заасны дагуу энэ одоо юуг холбогдох журмын дагуу нягтлж үндэсний үндсэн дээрээс яг энэ зөвшөөрөл олгох юм уу үгүй мүү гэдэг асуудлыг цохох журмын дагуу шийдвэрлэхийг бол хариуцагчид даалгаж шийдвэрлэх зүйтэй байна гэдэг ийм шийдвэрийг Улсын дэвш хүүхээс одоо шийдлийг гаргасан байгаамаа. За тэгээ энэ хүрээд юу нь бол маргаан маань дуусж байгаа гэх юм уу? Одоо нөгөө хуультай холбооны өгсөн нөгөө бодлогын хувьд үйл баримтын хувьд бол зөрүүг гэж тэгсэн шүү дээ тий. Бодлогын хувьд бас яг одоо яг захиргааны нөгөө бодлогод гаргачлахаа дагуу яваад дээд шүүхийн одоо энэ шийдвэртэй адил шийдэлд хүрж байгаа гэсэн үг үү? Тийм байлээ. Зөв. Энэ бас айгүй сонирхолтой маргаан байна тий. Яг нөгөө захиргааны байгууллагаас гарч байгаа шийдвэр нь хоёр шийдвэр боловч яг тэрнтэй холбогдуулаад гаргаж байгаа нэхэмжлийн шаардлагууд нь айгүй олон төрөл. Тийм. Ер нь энэ дээр энэ маргааны хувьд Улсын дэвш хүүхээс нөгөө одоо анхан дав хоёр дээр анхаарч үзээгүй юуг анхаарсан бэ гэхээр ер нь захиргааны хэрэг маргааны хувьд бол гаргаж болох нэхэмжлийн төрлүүдийг нь шууд ингээд хуульчлаад өгсөн байдаг. Эргээд түүнтэйгээ уялдаад захиргааны шүүх ямар шийдвэр гаргахыг нь бас хуульчлаад өгсөн байдаг тий. Одоо юу гэдэг иргэн мэргэн дээр бол харьцангуй задгайтай ямар одоо шаардлага гарах нь задгай байдаг. Тэнгүүд нөгөө нэг тэр одоо заагаад өгсөн байгаа нэхэмжлийн шаардлагуудын алийг нь ямар тохиолдолд гарах вэ гэдг нь бас ингээд цаанаа юутай байдаг те үнэлэлтэй байдаг. Гэтэл ингээд маш олон юмнуудыг бөөгнүүлээд хамт байж болох тийм бүх нэхэмжлийн шаардлагын төрлүүдийг гаргацсан байгаа дундаас одоо Улсын дэвш хүүхээс бол за байж гараа гэж жагаад ингээд нэг заагалж ялгаад за энэ нь бол тогтоогдохгүй байна. За энийг нь бол шүүх одоо хүлээж авах ёсгүй байсан байна. За тэгэхээр гол шийдэл бол энэ дээр явах нэ гэдэг байдлаар ингэж шийдлийг гаргасан байгаа нь бол сонирхолтой санагдсан. Яг зүгээр миний хувьдаа бодсон бодлоор болвол юу жоохон тодорхойгүй үлдсэн бэ гэд тэгэхээр тэр зөвшөөрлийн хууль дээр байгаа тодорхой хугацаанд шийдвэрлээгүй байх юм бол олгосон тооцогдно гэдэг заалт чинь ер нь юу влээ гэдгийг тэр үнэхээр ингээ олгох тооцчих юм уу тийм гэдэг дээр нөгөө энд одоо тайлбар өгөөгүй гэх юм уу те шийдэл өгөөгүй явцсан байгаа байхгүй яг зөвшөөрлийн хуулийн тэр заалт юу вэ гэдэг бас яг нэг асуултын тэмдэгтээ үлчиж байгаа юм шиг санагдсан. Зөв. Яг би одоо энэ дээрээс нөгөө бодлоо хэлэхэд яг бид эдийн бодол бас нөгөө 100% бас үнэн байх албагүй бах. Гэтэ нөгөө одоо эрх чөлөөгөө хэлээд подкастн дээр бодлоо хэлэхэд нөгөө зөвшөөрлийн тухай хуулиар одоо хариу өгөөгүй бол зөвшөөрөл шууд олгоцсон тооцно гэдэг заалт юу абсолютны шууд ингээ олгочихно гэдэг бүх тохиолдол төр хэрэглэхэд бас жоохон эрсдэлтэй байх гэж бодоод байгаа. Одоо захиргааны байгууллага шийдвэр гаргаж судалгаа хийхэд бас хугацаа зарцуулж тий.
Эсвэл үнэхээр одоо баримт бичиг шаардлага хангаагүй тийм нөхцөл байдал шууд зөвшөөрөл олгосон тооцоод явчвал энэ ч өөрөө нийгмийн харилцааг зохицуулж байгаа хуулийн гажуудах эрсдэлтэй юм шиг санагдаад байгаа. Тэгэхээр магадгүй дээчүүг энэ дээр зориуд одоо ийм буруу дүгнэлт рүү аль нэг тал руу хэлбэхгүйгээд ийм бүрхэг үлдээсэн ч ээж ботгол юм тий. Тий. Тэгээд яг нэг зөвшөөрөл олгогдсонд тооцно гэдэг бол яг ойгогийн хэлж байгаачлаа айгүй юм риски залт байгаа байхгүй тий. Тэр чинь нөгөө холбогдох өчнөө материалуудаа бүртгүүлээд тэнд өгж байгаа. Гэтэл тэрэн дээр ямар нэгэн дүгнэлт хийхгүйгээр шууд олгогдсон тооцогдчихоор одоо тухайн юу гэдгийг компани маань ч юм уу тий үнэхээр стандартын дагуу сайн барилга барьж одоо чадахгүй байх эрсдэл цаана үүсэж байгаа гэдэг ч юм уу тий. Тэгэхээр яг уу магадгүй зөвшөөрлийн тухай хуулийн одоо тэр холбогдох тооцох тэр зохицуулалт ер нь юун дээр ямар тохиолдолд хэрэглэхтэй ямар тохиолдолд ингэж хязгаартай хэрэглэгдэх вэ гэдг нь бол одоо гэдэг дээр бид нар магадгүй хариулт өгөх шаардлагатай үлдчихэж байгаа болов тэгээд ер нь дараагийн цаг хугацаанд гэх юм уу тийм цааш дээр энэ асуудаар бас маргаан гаргал ахал та нэгэн хуулийн зохицуулалт нь байгаа учраас тийм тэгээ нөгөө зөвшөөрлийн эрх зүйч өөрөө зүгээр одоо энгийн тийм нэг хувийн эрх зүйн чөлөөт харилцаа биш яг нөгөө улс нийгмийн хувьд ач холбогдолтой хүн амын эрүүл аюулгүй байдал зэрэг асуудалтай холбогдох юмнууд дээр зайлшгүй ингээд зөвшөөрөл үүсгэж ажиллаж байгаа. Тэгэхээр нөгөө энэ хамгаалагдж байгаа эрх ашиг нь өөрөө бас чухал учраас энэ өөр юм нарийн судлах салбар эрх зүй хаа гэж бодлоо. Тэгээд нөгөө нэг дээжих тэр нэг тогтоолгох гэх хэмжээний шаардлагыг бас айгүй гоё нөгөө анханасаа хүлээн авахгүй байсан гэж унгааж тий. Тэр бас айгүй сонирхолтой санагдлаа. Би нөгөө нөлөө хуульчдын шалгалтад бэлдэж хавцтай нэг хэд хэдэн захиргааны шийдвэр уншижсэн. Тэнгүүд дээжих тэр яг энэтэй холбоотой гэж унах тохиолдол их байд юм лээ. Одоо анхан давхууд бол шууд аваад шийдчихдэг. Тэнгүүд дээжих одоо харьяалтын бус ч юм уу эсвэл нөгөө одоо ийм нөгөө нэхэмтэй шаардлага гаргах хүлээн авах үндэслэгүй байсан байна анханасаа гэд яагаад вэ гингүүд бусад гаргаж байгаа нэхэмжлийн шаардлагаар эрх ашиг сэргийлэх боломжтой. Тэгэхээр бүр ингээд аргаа бараад одоо бусад ямар ч боломжоор би эрх ашиг хангуулж чадхааргүй бод эцсийн сонголт тэр нөгөө тогтоолох нэхэмжлэл буюу энэ захиргааны процесс үеийн 52-ын 5-ын 6-гаар явдгаа гэдэг нэг дээжүүх гэр удаа дараа хилээл байгаа гэдэг. Тэгвэл төстэй юу энэний ач холбогдол нь гэхээр эргээд нөгөө нэг хохирол шаардлагатайгаа бас холбогдож явдаг. Одоо юу гэдгийг тендерт ороод ч байт юм уу те одоо хууль бусаар ингээд өөр компанид жишээ нь юг нь зөвшөөрлийн олгоцсон байгаа тохиолдолд хэдийн тэр тендер нь хэрэгжиж дуусаад юмаа хийцэн тохиолдолд үгүй эн чинь ийм байсан юм а гэдэг эрх зүйн харилцаагаа тогтоолоход эргээд тэгж тогтоолгосны үндсэн дээрээс одоо юу гэдэг хохирлоо шаарддаг ч гэдэг юм уу те ер нь энэ тэрнтэй илүү холбогдож байгаа шүү байгаа. Тэгэхээр ер нь дээд шүүхийн тэр захиргааны процесс үеийн тайлбар дээр ер нь хоёр юм хэлээд байгаа хгүй. Нэгдүгээрт бол бусад шаардлагыг гаргах одоо боломжгүй байх. Хоёрдугаарт бол энэ одоо шаардлагыг гаргах одоо тийм юу гэдэг ашиг сонирхол бодитоор байх ёстой гэж хэлээд байгаа шүү дээ. Тэгэхээр ашиг сонирхол бодитоор байна гэдэг нь магадгүй тэр хохиролтойгоо илүү уялдаж байгаа ч юм уу ийм зүйлс байх ёстой гэдгийг бас тодорхойлж хэлж байгаа байх. Тэгэхээр энэ төрлийн хэмжлэлийн шаардлагыг гаргахдаа ер нь бас анхаарах шаардлагатай болж байгаа биз дээ. Одоо ер нь яг ингэ шүүх анхан болон давзаалагчны шүүхүүд ийм төрлийн маргааны шийдвэрлэхтэй одоо нөгөө мегагийн саяны хэлдэг хоёр критериягаар хараад тэрнээс гадна одоо өмгөөлөгч нар ч гэсэн үйлчлүүлэгчийн эрх ашиг хамгаалаад ингээд оролцоо явж байгаа шүү дээ. Тэнгүүд яг нөгөө үйлчлүүлэгчийн эрх ашигыг хамгаалуулах хамгийн боломжтой арга зам аяг оновчтой тодорхойлохгүй бол ингээд хам чимээд бүх юмар ингээд гомдол гаргаад байгаа чи өөрөө үйлчлүүлэгчийн эрх ашиг хамгаалж ийн гэсэн үг биш болоод байгаа тий. Тэгэхээр нөгөө одоо өмгөөлөгч нарын хувьд ч гэсэн энэ дээр анхаараад яг зөв нэхэмжлийн шаардлага гаргаад захиргааны шүүхээр яг ямар шийдвэр тэр нэхэмжлийн шаардлагатайгаа уяад яг ямар шийдвэр гаргаад байгаа гэдгийг оновчтой тодорхойлох нь өөрөө одоо хэрэгэн шийдвэрлэх ажиллагааны нэг өөр хэвшигтэй efficiency эдэрч нөлөөтэй юм болов уу гэж бодлоо. Яг зөв нөгөө за зүгээр ингээд хамаг юм хам чимээд за аль нэг нь хангагдчихвол гэд ингээд нэг азаа үзэж орж байгаа биш те тэр чинь юу гэдэг илүү мэрэгжлийн үйлчлэгийг үзүүлж байгаа гэдэг утгаараа алийг нь гаргах нь хамгийн оновчтой вэ гэдгээ бас ингээд сонгох нь эргээд нөгөө юм процесс тэгээл эн чинь бас шүүхийн үйл ажиллагаа шүүгчийн энэ дээр чинь бас дүгнэлт хийгээл ингэж буцах гэдэг энэ процессыг илүү хэлбэршлээд илүү үр ашигтай байх боломжийг бүрдүүлж байгаа юм тий. За ингээд маш сонирхолтой шийдвэр танилцуулсан Мегада баярлаа. За баярлалаа. Тэгээд эргээд хэдүүлээ 2 хоногийн дараа иргэний эрх зүйн бодлогын подкастаараа уулзцгаая. Энэ хүртэл сонсон та бүхэнд баярлалаа. Баяртай.